Бано. Бано. Бано, сайн байна уу? Мөнх хоёртой ирээ. Яасбал. За. Сайн байна уу? Орой мэндийг хүргэе. Монгол одоо цэргийн баярын мэндийг хүргэж байна. Радиогоос тантай холбогдож байгаа. За. Тий, уцтай өдөрний мэндчлэгээ сэтгэлийн өгсөд хамтдаад энэ цаг мөчид ирсэн байгаа. Та уцаа барьж байгаад мэндчлэгийг хүлээн сонсоорой. За, энэ хүмэндчлэгийг хамгаа сайртай мөнх хоёртаа чамаагаа урлуулж гомдоосон чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Бусдын харцсан чамтайгаал өртөх дуртай. Бусадтай нийлэхдээ чамааг л ярахыг хүсдэг юм. Болж л өгвөл чинийхээ дэргэд байгаад баймаар. Би ерөн зөвхөн чамаар л гангарах дуртай юм шүү. Зүрхнээс урсах аялгыг шүлэг болгон бичиж, зүүднээс ургах дүрийг сахиу сулган шүтэж, эгэл нэгэн сэтгэл жолоалтан тэмүүлж, энэ хорвоод зөвхөн чамааг л хайрлана. Чамдаа буруутсан бол чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна гэж Туяагийн зүгээс сэлгээсэн байна. Дараах нэг гоё дуутай хамтдаад мэдлэг хэлгээсэн байна. Та уцаа барьж байгаад мэдлэгийг дуустал хүлээн сонсорой. Хоёул нэг дуу сонссны дараа эргээд уулзъя. Чимэн минь чимээгүй ирсэн хайр, чимэг гоёлгүй даруухан ирсэн жаргал. Ганцхан удаа амьдэрдэг энэ хорвоо дээр гарагч натхан суугаад, гал халуун хүслээ чихэн чин шивнээд ганцаардлыг мартаад амьдэрмаар байна. Чинийхээ дэргэд байгаад л баймаар, чив чимээгүйхэн дэргэд чин суугаад л баймаар, дуу хоолойг чин сонсоод л баймаар, дулаахан харцыг чин ширтээд л баймаар байдгийн. Чамдаа хайртай шүү. Чамаагаа уурлуулж гомдоосондоо чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна гэд. Мөнх хоёрт зориулж байна. Туяагийн зүгээс.
Чимээгүйхэн инээгч надад жаргал нэмдэг юм. Чимээг хэлчих юм бол бүгдэн өдөржингөө л үеиг явдаг. Уралд авсан бүхэн чимээний хувьд хамгийн үн цэнтэй учрах тавьсанд заяасан болохоор л би чамд хайртай байдаг юм аа гэж Туяагийн зүгээс уучлалт гуйгаад Монгол цэргийн өдрийн баярын мэндийг хүргээд мөнх баяртай илгээсэн мэндчлэгийг бид бүхэн хамтдаа хүлээн сонслоо. Бано. Авал. За. Сэтгэлийн өвгтэй гентийн бэлэг мөн дээр нь бас танаас уучлалт гуйгаад илгээсэн байна. Энэ мэндчлэгээ танд хэрхэн санагдав? Гоёлаа. За, яг одоо магадгүй биднийг туяа хүлээн сонсож байгаа. Түүнд хандаад юу гэж хэлмээр байна? Юу ч чамд хайртай шүү. Уучлсан гэсэн үг тийм ээ. Жохон маргаан байсан юм шиг байна тийм үү. За, ямар тач өдрийг сайхан өнгөрүүлээрэ. Та хоёртаа жаргал хамгийн сайн сайхныг хүсье. Маш их баярлалаа. Оройг сайхан баярлаарай.